нэлээд тийм эрсдэлтэй гэрээ хэлцээрийг л оруулж ирээд байна л да. Тийм. Тэгээд энэ дээр ч одоо юу вэ штэ. Өнөөдөр дэлхийн нөхцөл байдал, бидний нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж байна л да. Тэгээ яг ийм хүнд хэцүү үед ийм гэрээ хийх шаардлага байна уу байхгүй юу? За одоо бидний гутал хүлээсэн тэр газрын тосны үйлдвэр ашиглалтанд орох хугацаа ямар байх вэ? Энд ч одоо 20 байснаа 15 жил болсон юм байна. Ишөө энэс өөр багасгаж болох боломж олцоо байсан уу байгаагүй юу? За энэ 10 жил одоо ирэх барьж байгаа сүүлийн үед дангаараа хэтэрхий олон голцсон байсан нам маань одоо ингээд янз бүрийн юмнууд гарч ирж байгаа л да түрүүж хэлсэн. Одоо бидний гөршгөгд Хятад улс хэвтэл одоо юу вэ штэ. Бүтэн жилээрээ нөөцөө бэлтцсэн. Америкийн нэгдсэн улс гээд одоо 2-3 жилээрээ нөөцөө бэлтцсэн. Тэгээ бидний нөөц ямар байгаа вэ? Яг юу вэ? Өдний хүртэлх хугацаанд одоо юу хийж ийсэн бэ? Тэр агуулгах сав бариад ашиглалтанд оруулахгүй юу хийж ийсэн, яаж ийсэн? За бидний гашуун дуртай. Тэр бус гадаад орнуудтай улстай хилцээ хийдэг, дараа нь одоо төлбөр мөлбөрт ордог. Тэгээ Монголын ард түмэн гохирж идэг. Тэгээд одоо манай хоёр гөршийн болон хэлсэн ярьсандаа хүрдэггүй. Тэр амандаа хүрдэггүй болохоор бүр гатуу гэрээний зүйл даалтан дээр гаруул юусгөө зурдаг. Тэгээ өдөр иймэрхүү байдалтай байна. Яг л ийм юм болох гээд байгаа юм биш үү? Тухайн бол би тэр урааны гэрээ хэлэх гээд байна ариатай. Дараа нь бид нэр 70 саяын юунд унсан шүү дээ. За Оросын холбооны улс маань өнөөдөр одоо цэргийн тусгай ажиллагаа хийж байгаа. Энэ бол дайны байдал байгаа шүү дээ. Тэгээ дайны байдал байгаа улс орн бол ямар ч гэрээ хэлцээр ямар ч байдал орж болно шүү дээ. Ийм хөнгөлтөө үнэтэй хийсэн энэ бол баталгаатай энэ төргээд ард түмнийг одоо тайван тийм байдал руу та нар бас оруулж болохгүй. Энэ бол эрсдэлтэйгээ эрсдэлтэй байхгүй юу? Өдөр болго одоо тэр хангамжийн нөгөө байлдж байгаа улс орнууд дорооноор дайр довтолж байна. Манай өмнөд хөш маань ямар ч одоо тэр бензин шатхуун гадагшаа гаргахгүй гэдэг тушаал шийдвэрээ гаргачлаа. Ийм та нар ойлгож байна уу? Нэг л баахан улс төрсөн улсууд яг одоо хизээнээс илүү энэ Монгол улсын хоёр баг нь болсон Монгол ардын нам, арчилсан нам хоёр бол яг хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй юу? Бүх талаар ойлголцож. Энэ бол одоо бараг л түүхийн захиалга шахуу болчиход байна шүү дээ. Тэгэхгүй одоо тэгээ авилга албан тушаал энэ бүх юмдаа барьцаалагдсан. Ийм юмар явж болохгүй шүү гэдгийг бол хариуцлагатай хэлж байгаа шүү. За оюун эрдэнэ засгийн газар 5 жил ажиллахдаа юу хийсэн бэ? 105 их 80 тийм мөнгө зарцуулсан байдаг. Өмнө байсан бүх засгийн газруудыг нийлүүлсэн хэмжээтэй. Тэгээ нэг авилга албан тушаалын тийм хэргийн нэг хэсэг болсон. За харин Зандан шатрын засгийн газар одоо 9 сар ажиллаад унлаа. Энэ хооронд авилга албан тушаалтай зоригтой тэмцэж чадахгүй байсараа бол дууслаа шүү дээ. За манай энэ учрал даргын засгийн газар бити тийм биш болчоосаа. Энэ одоо хизээнээсээ илүү түүхийн нийгмийн захиалга болчиход байна шүү нөхдүүд минь. Тэгэхгүй нөгөө байгуулдаг нэг засгаа байгуулаад ингээл яваад өдөр хоног өнгөрөөгөөл хэдэн дарганаар албан тушаалтай үлдэнэ. Тэгээ иймэрхүү гэрээ хэлцээрийг бид нар батлаад дэмжээл зөвхөн өнөө маргаашаа харсан нөхцөл ийм хүнд байдал руу шилжээд байж болохгүй. Би бол тэгж үзэж байна. За ажлын хэсэг 6 номер шигдлээ. За 2025 оны хавар хэлцээрийг зөвшөлтсөөр улсын хурлд хүргүүлээд 4-р сард холбогдох байнгын ороогоор хилцүүлсэн. За байнгын ороод улсын хурлын гишүүдээс ирүүлсэн саналын дагуу за өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна гэд бид саналыг Оросын холбооны улсад хүргүүлээд байнгын орооноос одоо уг хэлцээрийг татаавсан. За үүнээс хойш бол бид хэлцээрт аль болох Монголынхаа талыг тусгахаар, саналуудыг тусгахаар, өөрсдийн зорьсон хүснээр найруулахаар ингэж одоо аль болох чадлаараа ажилласан, боломжоор ажилласан. За Оросын тал бол хэлцээрт ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулахгүй гэдэг хатуу байр суурийг бол байнга илэрхийлж ирсэн. За өнгөрсөн хугацаанд 2025 оны 9-р сараас хойш одоо аж үйлдвэр эрдэс байдлын сайд за
албаны хүмүүс бол Оросын улбооны улстай хийсэн уулзалт болгон дээр бид энэ асуудлыг заавал хөндөөх ёстой. Бид хөндөж чадахгүй бол энийг бол цааш нь явуулах боломжгүй гэдэг зарчмын байр суурийг байнга илэрхийлж явсны үр дүнд 10 дугаар сараас хилцээрт бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд оруулж болох юм а гэдэг талаар яриа хилцээрүүдийг эхлүүлсэн. За ингээд хилцэж явсаар байгаад 2026 оны 1-р сард за хилцээрийн эцсийн байдлыг бид нар бол албаны шугамаар ингээд солилцсон учраас өнөөдөр улсын хурлын чуулган нэгдэнгүүт ингээд орж ирж байна. Бид бол энийг бол ингээд бүтэн жил хагасын хугацаанд бол ингээд хилцэж явж байгаа. Цаг хугацааны хувьд бол өнөөдөр орж ирж байна. Нөөцийн хувьд бол Монгол улс өнөөдөр за А92 авто бензиний 42 хоногийн нөөцтэй байна. Дизель түлхний 28 хоногийн нөөцтэй байна. За Монгол улсын хэмжээнд бол нэг 27-8 хоногийн хэмжээний бүтээгдэхүүнийг хадгалах агуулгын хүчин чадалтай байна. За уг агуулгыг нэмэгдүүлэхээр тодорхой хэмжээний одоо аж ахуйн нэгжүүдийг идэвхжүүлээд ажиллаж байна. Энэ ондоо багтаад бид энэ хүчин чадлыг за 15-аас 30 хоногоор нэмэгдүүлэх боломжтой гэдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлээд явж байна. За нөөцлөх сав байхгүй улмаас өнөөдөр Монгол улсын төмөр зам дээр ялангуяа толгой төртөөн дээр 1000 орчим вагон одоо булах ээлж дараалал хүлээгээ сав осрохыг хүлээгээ зогсож байна. Дараагийн вагонууд араасаа орж ирээд ингэ явж байна. Аль болох дотоодын аж ахуйн нэгжүүд бол боломжоор одоо зохион байгуулалтанд ороод маш эрсдэлтэй нөхцөл байдлыг хатуу байлгаа ажиллаж байгаа.